Хотожилт, хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл, үйлчилгээний хурдцтай өсөлтөнд зэрэгцээ. Дэлхийн дулаар л ур амьсгалын өрчлөлтөөс үүдэн улс орнуудын хувьд ус хангамжийн асуудал 21-р зууны хамгийн том сорилтын нэг болоод байна. Дэлхийн олон хот усны хомсдол ур амьсгалын өрчлөлтийн сорилттой нүүр тулж буй энэ цаг үед Монгол улсын нийслэл Улаанбаатар хот ч мөн адил ирээдүйн хөгжлөө усны нөөцтэй салшгүй холбон төлөвлөх шаардлагатай болсон 2010-ад оны үед Монгол улсын засгийн газар Америк нэгдсэн улсын мянганы сорилтын сантай хамтран 2 дахь компакт гэрээг байгуулах талаар хэлэлцэж байлаа. Монголыг тэтгэх мега төсөл усны компакт. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нийт хүн амын талаас илүү хувь нь энд амьдарч улсын хэмжээнд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 4-3 нь үйл ажиллагаа явуулж Монгол улсын эдийн засгийн 3/2-ыг дангаараа бүрдүүлж байна. 2018 онд усны эзэн хомсдолд бид орсон. За яагаад тэгэхээр Улаанбаатар хотын усны нөөц ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээ 256 мянган метр куб хоног. Гэтэл бид нар хоногт 300 орчим мянган метр кубыг ашиглаад эхэлсэн. Өшөө том аюултай бид 300 мянган метр куб ашиглаж ийн гэж ярьж исэн боловч бодит байдал дээр хэд байгааг бид ерөөсөө мэдэхгүй байсан. Орон сууцны төслүүд дэд бүтцийн бүтээн байгуулалтууд идэвхжиж усны хэрэлт жилээс жилд нэмэгдсээр байна. 2000-ад оноос хурдтай ус нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, өргөжин тэлж байгаа хотын эдийн засгийг дэмжих ус хангамжийн асуудал шийдэл нэхэж эхэллээ. Эдийн засгийн хөгжил бага дунд хөгжилтэй өсрөнгөө хөгжилтэй гэх юм уу 3 хувилбараар тооцоод үзэх юм бол дундаж хувилбараар нь 2030 он гэхэд л одоо байгаа нөөцөөрөө хангаж чадхаа байх нэ гэсэн дүгнэлт гарч байна. 2014 оны 12 дугаар сарын 10 Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац Монгол улсыг компакт гэрээ дахин хэрэгжүүлэх боломжит орноор шалгарууллаа. Шинэ компакт гэрээний чиглэлийг тодорхойлох хамтын ажиллагаач удахгүй эхэллээ. 2 дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг судлах боловсруулахдаа бол тавьж ирсэн нэг суурь зарчим юу байсан бэ гэвэл Монгол улсын эдийн засгийн хөгжлийг сааруулж байгаа, өсөлтийг хязгаарлаж байгаа тодорхой нэг хүчин зүйлийг сонгож аваад тэр хүчин зүйлээ бол шийдвэрлэх дөрвтэй хэмжээний нэг төвлөрсөн том төсөл хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн ийм зарчмыг бол талууд баримлаж ажилласан байдаг. Тэр төгжээ цаажийг тайлчих юм бол дараагийн өсөлт бол зөв төлөвлөлт тоновчтой бодлогын үр дүнд бол ирэх боломжтой юм а гэсэн ийм суурь хүчин зүйлийг бол компакт гэрээний хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхийг зорьсон. Ингэж зориод сонгож авсан салбар нь бол яалтчгүй Монгол улсын нийгэм эдийн засгийн хөтөлбөр болсон Улаанбаатар хотын ус хангамжийн болцсошгүй хомсдлоос сэргийлэх гэсэн зорилго байсан. So one of the main analysis that MCC does when a country gets eligibilized is to understand what are the binding constraints to economic growth. So when Mongolia was re-eligibilized for a second compact, that analysis took place. The analysis to understand what might be constraining the growth prospects of the country. And it became pretty evident. And one of the constraining factors, or imminently constraining factor, is to make water available for the city to support the growth, both on the industrial side as well as on the consumer side. Усны хомсдол үүсгэхээс өртөн Монгол улсын засгийн газар Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацтай хамтран усны салбарын хамгийн том хөрөнгө оруулалтын нэг болох усны компакт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн нь стратегийн томоохон шийдэл болсон юм. Монгол улсын үндсэн хуулийн 14 дугаар зүйлд хүн амьд явах хэрэгтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах хэрэгтэй болохыг тунхагласан. Энэ чухал эрхийг хангах нэг чухал асуудал бол ус билээ. Ард иргэдийн эрүүл чирийг аз жаргалтай чинээлэг амьдрах, улс хөрөн хөгжинд цэцэглэх, сууршил, иргэншил хөгжийн маш том үндэс бол усны асуудал юм а. 2018 оны 9 дугаар сар Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хөрөлсөв Америк нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дарга Майкл Помпео нараа Вашингтон хотноо мянганы сорилтын 2 дугаар компакт гэрээг баталгаажуулах тунхаг бичигт гарын үсэг зурж 2019 оны 1 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсын их хурл тус гэрээг сойрхон баталж усны компакт хөтөлбөрийн эх тавигдсан түүхтэй.
5 жилийн хугацаатай компакт хөтөлбөрийн нийт санхүүжилт болох 462 сая Америк долларын 350 саяыг Америкийн мянган сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар 112 сая $, Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар шийдвэрлсэн юм. 2021 оны 3 дугаар сарын 31. Энэ өдрөөс усны компакт хүчин төгөлдөр болж хөтөлбөр хэрэгжүүлэх 5 жилийн хугацаа тоологдож эхэлсэн билээ. Усны компактын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том шинэ хүүсвэрийг байгуулах, Монгол улсад анх удаага хаягдл усыг дахин боловсруулж үйлдвэрлэлийн салбарт ашиглах дэд бүтцийг бий болгох, усны салбарын институцийн болон хүний нөөцийн чадварыг бэхжүүлж, эрх зүйн орчныг сайжруулан, компактын үр өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалах, зөөлөн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх хоорондоо нэгт уялдаатай 3 том төслийг хэрэгжүүлсэн юм. Улаанбаатар хотын цаашид олон 100 жилээр орших тэр ирээдүйн суурийг тавьж өгж байгаа дэд бүтцийн хамгийн суур асуудлуудын нэг мөн. Тэгээд энэ дээр нөгөө усаа бид нар чинь хайрлыг хамгаалъя гэж бол энэ төслийн нэг онцлог нь усаа зөв зохистой хэрэглэнэ гэдэг чинь хайрлаач нэмээд хэрэглээч явах. Энэ одоо бүтэц бүрэлдэхүүнийг өөрийнхөө энэ шийдвэрт нэгтгэж чадсанараа айгүй чухал шийдвэр болсон. And so the government of Mongolia and MCC looked at feasibility studies from a technical, financial, from a social, and also from an environmental perspective. And we thought this is the most sustainable and feasible possibility to make sure that water supply is sustainable for the next 50 years for the UB citizens. Ус хангамжийн шинэ хүүсвэрийг туулгалын баруун доод хэсэгт орших биокомбинат, шувуу фабрикийн орчмын усны ордуудыг түшиглэн байгуулж, гүний 30 худаг болон ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулснаа зэрэгцээ, олборлсон усыг үйлдвэртээ дамжуулах, цэвэршүүлсэн усыг үйлдвэрээс төвийн шугамд нийлүүлэх нийт 55 км шугам хоолойг суйрлуулах бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаад байна. Монголын усны талын бүхэл хүмүүс энэ дээр санал онлоо солилцсон гэж хэлж болно. Тэгээд энэ баруун их усүр дээр тогтлоо. Улаанбаатар хотоос дээш 21% нь Улаанбаатар хотоос дээш, Улаанбаатар хотын орчимд 13% нь доош 66% нэдэг. Ус хангамжийн баруун их усүрийг шинээр байгуулах төслөл ерөөсөө Улаанбаатар хотын ус хангамжийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой ийм төсөл байгаа. Нилээд дээр үеэс одоо 30-40 жилийн өмнөөс гэхэд бол одоо манай энэ баруун их усрыг байгуулсан биокомбинат, шувуу фабрикийн хавцаа бол газрын дарах усны баялаг ариун нөөц байна гэдгийг бол эрдэмтэд судлаачид бол судлан тогтоосон байдаг. За энэ баялаг ариун нөөцийг бол мэдээж эдийн засгийн эргэлтэнд оруулж баялаг бүтээх процесс үйл явцын нэг болгох нь бол манай орны хувьд, нийслэл хотын хувьд маш чухал. Ус хангамжийн баруун их усвэрийг бүтээн байгуулах барилга угсралтын 2 багц ажлын гүйцэтгэгчийг олон улсын тендерээр шалгаруулж, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт, нэгдсэн удирдлагын SCADA системийн ажлыг Туркийн MAPA Group, ус олборлох гүний хотгийг барьж байгуулах шугам хоолойг суйрлуулах ажлыг Израилийн Баран Group гүйцэтгэхээр шалгарлаа. Компактыг хэрэгжүүлэх зорилгоор худалдан авах бараа үйлчилгээ, за тэгээд гэрээт гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг бол мянган сорилтын корпорацийн дүрм журмын дагуу хэрэгжүүлсэн. Олон улсын тендер шалгаруулалтын шатанд бол худалдан авах ажиллагааны төлөөлөгч гол нь одоо Монголын мянган сорилтын санд мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэн бол Фидикийн гэрээний гүйцэтгэлийн шатанд бол Америкийн нэгдсэн улсын Tetra Tech компани бид нартай хамтарч ажиллалаа. Tetra Tech компани гол үүрэг бол юу вэ гэхээр нэгдүгээрт Фидикийн гэрээний инженерийн үүргийг гүйцэтгэх, хоёрдугаарт бид нарт хөтөлбөрийн хяналт менежментийн одоо зөвлөлт үйлчилгээ үзүүлэх ийм үүрэгтэйгээр оролцсон. Мэдээж үүний дараа бол гэрээ хэрэгжээд дуусахад бол санхүүгийн төлбөр тооцоо гэрээний гүйцэтгэлийг хянах ийм том одоо шат байдаг. Энэ шатанд бол Америкийн нэгдсэн улсын DT Global компани мэргэжлийн тусалцаа үзүүлсэн. Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны өмнөөс өнөөдөр би та бүхэнтэй хамт байж $93 сая өртөг бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил эхэлж байгааг тэмдэглэхдээ маш таатай байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт 2021 оны 8 дугаар сард
Хүний худгийн өрөмдлөг, шугам хоолойг суйрлуулах ажил 2022 оны 7 дугаар сард эхэлж их бүтээн байгуулалтын ажил сонгон хайрхан уулын бэл, туулгалын бэлчирт өрнөлөө. За энэ баруун их усур маань өөрөө 50 сая метр кубын хүчин чадалтай гэхээр энэ бол Улаанбаатар хотын хамгийн том унтны усны их усур болж байгаа. Үйлдвэрийн барилга байгууламжинд Туркээс нийт 350, дотоодын туслан гүйцэтгэгч компаниудын 500 гаруй хүн ажилласан. Газар шорооны ажил яг эхлэх үед бол яг энэ үйлдвэр барьж байгаа газар маань маш их хэмжээний хадтай ийм орчин таарсан. За ингээд манай гүйцэтгэгчийн зүгээс болохоор заавал тэслэгээ хийж бид нар доошогоо 15-аас 20 метрийн ийм ухалгууд хийх шаардлагатай болсон. Тэгээ бид нар тэслэгээ хийх бас боломжийг судалсан боловч яг нөгөө суурьшдын бүстэй ойрхон дээр нь тахлагтай уул учраас энэ тэслэгээ хийх боломж байгаагүй. Ингээд бид нар 6 сарын турш ерөөсөө хүнд машин механизмын хүчээр 6 сар одоо газар шорооны ажлыг хийж гүйцэтгсэн байна. 2023 оны эцгэхэд үйлдвэрийн 5 байгууламжийн бетон цутгалтыг бүрэн хийж 2025 оны эцгэхэд барилга угсралд тоног төхөөрөмжийг суйрлуулж дууссан юм. ...2026 оны 3 дугаар сар төслийг хугацаанд нийцлэж үйл ажиллагааг хүлээлгэж өгөх хариуцлагатай үе. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр анхны усаа хүлээн авч туршилт тохируулгаан хийж эхэллээ. Урт хугацаанд бодит үр өгөөж өгөх, улс орны эдийн засаг хөгжлийн ирээдүйг баталгаажуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх томоохон хөтөлбөрийг Монгол, Америк хоёр улс хамтран хэрэгжүүлсэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мянганы сорилтын компакт гэрээний хүрээнд байгуулж буй 2 дахь томоохон бүтээн байгуулалт бол Монгол улсад анх удаа хаягдл усыг дахин боловсруулж үйлдвэрлэлийн хэрэглээнд тодорхойлбол эрчим хүчний үйлдвэрлэлд нэвтрүүлэх хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр шугам хоолойн ажил юм. Улаанбаатар хотод 15-аас 20 сая шометр усыг үйлдвэрлэлийн зорилтоор ашигладаг. Үйлдвэрлэлийн хэрэглээний ихэнх хувийг эрчим хүчний салбарт ашигладаг. Энэхүү нийт усны хэрэглээний 90 гаруй хувийг газрын гүний усаар хангадаг нь урт хугацаанд олон талын эрсдэл дагуулж байгаа. Ялангуяа Улаанбаатар хотод байрлаж байгаа одоо дулааны цахилгаан станцууд дотроос дулааны 3-4 дугаар цахилгаан станц эрчим хүчний үйлдвэрлэлд бол жилдээ ойролцоогоор 18 сая куб метр хүртэл хоногт нэг 50,000 орчим метр куб хүртэл ийм усыг ерөнхийдөө газрын гүнээс авч ашиглаж байдаг. Энэ үйлдвэрт боловсруулсан дахин ашиглах цэвэрлсэн усыг дулааны 3-4 дугаар цахилгаан станцууд хөргөлт, угаалга, үнс зайлуулах зэрэг технологийн хэрэглээнд ашиглана. За өнөө хүртэл манай улс бол гадаргын ус, газрын доорх ус гэсэн ийм хоёрхан усны нөөцтэй байлаа, их усүртэй байлаа. Хаягдл ус дахин боловсруулах төсөл маань ийхүү амжилттай хэрэгжиж ашиглалтанд орсноор бид энэ саяны хоёр нөөц дээр нэмээд дахин ашиглах цэвэрлсэн ус гэдэг ийм усны их усрыг бол нөөцийг анх удаа Монгол улсын аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлж байна. 2022 онд шаваа тавьж бүтээн байгуулалтаа эхлүүлсэн энэхүү төслийг үндэсний компаниуд Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн гэдгээр онцлог. Америкийн нэгдсэн улсны мянганы сорилтын корпорацийн компакт гэрээний санхүүжилтээр барих 2 дахь бүтээн байгуулалт болох ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэн босох ажлыг эхлүүлж байна. Хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр MCS Property компани, ус дамжуулах шугам хоол, дулааны цахилгаан станцуудын техникийн усны схемийн өөрчлөлтийн ажлыг MCS International компани тус гүйцэтгсэн юм. MCS Property компани маань усны компактын хүрээнд хэрэгжиж байгаа Монголд анхдагч том хэмжээний хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийн
бүтээн байгуулалт болон туршилт тохируулсан ажлыг хийж үүсгэж дуусаад байна. За MCS International компани бол усны компакт төсөл дээр дахин боловсруулсан усыг эцсийн хэрэглэгчд хүргэх ажлыг гүйцэтгэсэн байдаг. За энэ тоон үзүүлэлтээр хэлэх юм бол бид нэр 10 км газар доорх шугам ТЭЦ 3-4 станцууд дээрх бид нэр барилга байгууламж болон өөрчлөлтүүдийн ажлуудыг болон удирдлагын ажлуудыг бид нэр ингэж хийсэн байдаг. Хаягдл ус дахин боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд нийт 4500 гаруй хүн ажилласны 98%-ийг Монгол инженери техникийн ажилтнууд бүрдүүлж, олон улсын стандартын дагуу үндэсний чадвараар амжилттай хэрэгжүүлсэн стратегийн томоохон бүтээн байгуулалт юм. За өнөөдөр бид хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр дээр цэвэрлэгдэх анхны усыг хүлээж авах гэж байна. За дотордод бэлнэ үү? Инлетээс нээлээ шүү. Билээ. За. Дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдөр энэ гайхамшиг түүхэн цаг мөчид албан ёсоор эхэллээ. Чанман эрдэнэ усыг цэвэршүүлэх, өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, цэвэр усыг хэмнэх эрхэм үүсэд хүчин зүтгэсэн нийт инженер техникийн ажилтан, албан хаагчид болон түнш байгууллагууд Америк ант нөхдөд Монголынхаа дээд ард түмний өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж байна. Та бүхэндээ баярлалаа. Сайхан байна. Сайхан дүүхийг хамтдаа бүтээлээ. Усны салбарт оруулж буй энэхүү түүхэн хөрөнгө оруулалтын өргөөжийг тогтвортой хадгалах хамгийн чухал хүчин зүйл бол салбарын бодлого зохицуулалт оновчтой, санхүүгийн тогтолцоо эрүүл, хүний нөөцийн чадвар бэхжсэн байх явдал юм. Чухам энэ зорилгын хүрээнд усны компактын 3 дахь буюу усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл хэрэгжсэн юм. Төслийн хүрээнд ус ашиглалтын байгууллагуудын хүний нөөц, лаборатори, хөрөнгийн удирдлагын чадвар, хүчин чадлыг бэхжүүлэх, тариф, санхүүгийн бодлого зохицуулалтыг шинэ шатанд гаргах, олон нийтийн мэдлэг, ойлголт, хэвшил, хандлагыг өөрчлөх зэрэг олон талт арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүллээ. За усны салбарт тулгамдж байгаа олон асуудлыг бодлогын зоримог шийдэл, системийн шинжтэй реформоор зайлшгүй шийдвэрлэх шаардлагатайг тодорхойлж, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг стратегийн 5 үндсэн чиглэлд хуваан амжилттай хэрэгжүүлж дууслаа. Компактаар бүтээн байгуулж өгсөн дэвшилтэй технологи бүхий үйлдвэрүүдийг аваад явах ус сувгийн удирдах газар маань олон улсын ISO стандартад нийцсэн хөрөнгөний удирдлагатай болж ус сувгийн хүний нөөц бүс нутгийн хэмжээнд ментор болох хэмжээнд хүртэл өсөхт нь дэмжлэг үзүүлж хамтарч ажиллалаа. Усны нөөцийн удирдлага, лабораторийн хяналт, хэрэглэгчийн үйлчилгээг иж бүрэн цахимжуулж, өвдөлж суурилсан дижитал засаглалыг Монгол улсад бодитоор нэвтрүүллээ. Нийслэлийн иргэдийн ялангуяа гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулан усны хүртээмжийг сайжрууллаа. За түнчлэн салбар өртгөө нөхсөн байхын зэрэгцээ усны үн тариф хамгийн бага орлоготой эмзэг бүлгийн иргэдэд хүртэл ямар нөлөө үзүүлж байгааг анх удаа олон улсын аргачлалаар хэмжиж усны нийгмийн бодлогыг салбарын оролцогч талуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх суурийг тавилаа. Үйлдвэрийн бохирдлыг их усүр дээр нь хянах, лабораторийн иж бүрэн хяналтын системийг бий болгож, лагийн урт хугацааны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, бодлогын болон технологийн шийдлийг нь боловсруулж ингэж хүлээлгэж өглөө. За мөн усны үн цэн үйлчилгээний бодит өртгийг олон нийтэд ойлгуулан таниулах цогц системтэй ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүллээ. За усны компакт хэрэгжиж эхэлснээс хойш л бидний одоо урай өг гэж хэлдэг. Бидний урай өг бол төсөвтөө цагтаа. Үүн дээр нэмээд би бас бахархалтайгаар юу гэж хэлмээр байгаа вэ гэхлээр төслөх төлбөрийн цар хүрээ эзлэхүүн агуулмжаас бол хасагдсан. Тийм үйл ажиллагаа ажилбар болоогаагүй. Өөрөөр хэлбэл бид анхныхаа төлөвлөсөн ажлыг бол
нэлээдгүй олон хүчин зүйл, нэлээдгүй олон хүндрэл бэрхшээл сорилтууд тулгарсан ч гэсэн төсөв хугацааны хэтрэлгүйгээр одоо амжилттай хэрэгжүүлж чадлаа. That this project is moving toward an on-time, on-budget completion by 2026. We appreciate the support of the President and his government who have provided to the MCC Compact since the very beginning and throughout the implementation of this program. Усны компактын бүтээн байгуулалт нь Монгол улс, Америк нэгдсэн улсын стратегийн түншлэлийг шин агуулгаар баяжуулсан харилцааны бодит бэлэг тэмдэг болоод зогсохгүй. Хөрөнгө оруулалтын хэмжээ, ач холбогдлын цар хүрээгээр Монголыг тэтгэх мега төсөл хэмээн дүүхэнд үлдэж байна.